Монголчуудын энэ өдрийн амгалан гэрээ. Тэгэхээр бид нар бас цаг хугацааны хувьд их хүнд цагт энэ улс төрийн үүсэж байгаа нөхцөлөдийг шийдэх болчиход байгаа юм. Дэлхийн нийтээрээ Трампын тарифын бодлогоос болоод тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн яг энэ цаг үед бид бас нэг 2-5 овоо эвлэрээд ингээд бас нэг томоохон юмудаа хийчихгээд ингээд явж исэн энэ бодол нь байхгүй болж байгаа юм л да. Тэгээ бид нэр дэлхийн хамралтаа зэрэгчээд өөрсдөө хамраах юм руу явчихуу гэж. Тэгээ энэ итгэл үзүүлэх асуудал чинь үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр болохоор нэг бол төсвийн асуудлаар, нэг бол тодорхой бодлогын асуудлаар гэдэг. Тэгээ бодлогын итгэл үзүүлэх бичгийг харахаар бодлогын асуудал тэр дотроо баялагын сан 14 мега төслийг явуулах хэсэгтэр итгэл үзүүлээч гэж. Итгэл үзүүлэхгүй гэвэл энэ том төслүүд баялагын сан байгуулахгүй гэсэн гишүүн болно. Тийм учраас би бол одоо итгэл үзүүлнэ гэдэг дээр нь байгаа. Тэр баялагын сан яваасаа энэ 14 төсөл нь яваасаа гэж. Нөгөө талаар яг оюуталгын гэрээний энэ ашиггүй алдааг засах боломж бий болцсон цаг үе байгаа байхгүй юу? Онтраголдын талбараа өнөөдөр ирээд тэмтэй орох яриад шүү дээ. Гэтэл тэд Канадад манай баялагын ашгийг яаж хуваагдах вэ? Арбитрийн шүүхээрээ шийдсэн байна. Энэ ч манай баялаг шүү дээ. Гэтэл яг энийг шийдэх гэж байгаа энэ цаг үед бас энэ болж байгаа. Алтвигийн засгийн газарыг бид нар бас ингэж байгаа лаваал хайсан. Дараа нь явсан. Дубай явсан. Дубай шиг онтраголдын болчих вэ гэдэг надад болгоомжл бас байна. Нөгөө талаар энэ сонгуулийн дараа сонгуулийн үеэр бол ард түмэн энэ оюун эрдэнэ гэж хүний мөрийн хөтөлбөрт энэ хэрэгтэй амаагаас олонх болох саналаа өгсөн. Тийм учраас бол энэ мөрийн хөтөлбөрөө энэ оюутлогын гэрээний асуудал, энэ том төсөөдлийн асуудыг бол шийдэх ёстой. Тэр хариуцлагаас ерөөсөө зугтаж болохгүй. Төрийн цогтгорлын хэрж байгаа ч энэ бол нэг жижигхэн цүнхний асуудал биш. Энэ бол улс орны хувь зүйн асуудал. Өөрөө өөрөх ёстой. Тэр ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх ёстой. Тэрнээс зугтаж ерөөсөө болохгүй. Нөгөө талаар энэ цаашаа хаа хүртэр явах юм бэ? Юунд хүрэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Бид нар хамгийн сүүлд үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг үнэ тэр Европын энэ тогтвортой улс төртэй орнуудын засаглалын тогтолцоог авчихсан. Би тухайн үед хэлж илсэн. Манайхан над юу гэсэн гэхээр энэ гудамжинд жагсаж хэрэлдэж яхаар наашаа оруулаад ир ял гэсэн. Би гудамжны хэрвэлийг битгий төрд оруулаач ял гэсэн. Тогтворгүй байдал үүснэ л гэсэн. Тэгээ цаг хугацаа харуулах баг. Би зүгээр явж ингээд одоогийн энэ нөхцөл байдал нь ужиграад энэ парламент нь ажиллаж чаддаггүй байдал руу орчих вэ? Засаг төр нь хэд солигддог юм руу явчих вэ? Тэгээ нэгэнтэй хамтраал нөгөөдөгтэй хамтраал хамтраад гарсан нөгөөдгөө дахиж унгаал ингээд нэг тийм гинжин засгаа огцруулдаг юм руу явж эхлэх үү гэж. Энэ тогтолцоо аюулт яг л бидний ёс суртахууны төвшин Европынхны төвшөнд хүрээгүй байхгүй юу? Гэтэл бид нар тэдний загварыг авчихсан. Малгайгаа томтолсон. Одоо цаашаа хааврахыг би хэлж мэдэхгүй. Тэгээ санал гээхгүй гэдэг. Санал гээхгүй юм бол сонгуул явуулж яах юм? Хоорондоо тохирол тэгэл. Одоо яаж байгаа мөрийн хөтөлбөрт арчилсан намынхд хэдэн хөв байна, хүн намынхд хэдэн хөв байна гэдэг сонгуул явуулдаг юм. Эцэст нь би зүгээр нэг зүйл дээр гайхаад байна. Одоо ингээд энэ хамтарсан засаг явахгүй л гэж бодъё. Гэхдээ тэгвэл арчилсан намын ороосон хөтөлбөр нөгөө хүн намын ороосон хөтөлбөрүүд чи яах юм? Санал гээхгүй гэсэн юм чи яах юм? 1 минут авч. Тийм учраас энэ дээр хэдүүлээ одоо бодолтой хандах хэрэгтэй. Тэр санал гээхгүй гэдэг нь ч одоо хайшин. Зүгээр ер нь бол яг энэ ийм цаг үед бас нэг хамтраад юм хийчихье гэж байгаа чинь бол зүг баг. Би бол арчлалын зарчмаар олонх нь ажлаа хийгээ цөөхөн хяналтаа хийгээд явах хэрэгтэй гэдэг байдаг. Гэхдээ цаг үе өөрөө тэхгүй бидний ёс суртахуун өөрөө тийм боломжийг олохгүй байгаа учраас би энэ хамтарсныг хүлээн зөвшөөрөөл явсан. Одоо хамтрахгүй болохоор цаашаа хаашаа явах вэ гэдэг асуудал. Тэгээ энэ дээр бид бодох хэрэгтэй. Явж энэ парламентынхаа тогтолцоог нураах, ард түмний тэр парламентын тогтолцоог итгэл үнэмшлийг байхгүй болгох ийм зүйл рүү одоо чирээд тэгээ нэг засаглалын хамралд орсон, за эдийн засаг нь бүр шалдаа унсан ийм нөхцөл байдлыг бий болгож гишүүн болно гэдэг амар биш. Жагсаалтаар орж ирнэ гэдэг бол цаана ард түмний өмнө хариуцлага хүлээхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар ер нь энэ нийтийн өмнө нийт эрх ашигын өмнө хариуцлага хүлээх талаасаа бодол санал өгөх хэрэгтэй.
За үг хэлжлээ.